Сайн бацхан уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр нүүрний арсны талаар ярина. Би бас арсандаа анхаардаг төрлийн хүн. Би сүүлийн 3 жил 7 хоног тогтмол 2-3 удаа нүүрний йог, массаж бас гуаша хэрэглэж дадсан байгаа. Дадал болгосон. Одоо надад нүүрний йог дасгалыг хийх нь одоо юу гэмдэ шүдэ угаахтай адил тийм хэцүү зүйл биш. Угаасаа хийх ёстой зүйл гэдээ би бүр ботцсон. Угаасаа дадал болцсон. За тэгээ би нүүрний йогтой хэзээ танилцсан бэ гэх юм бол анх 8 жилийн өмнө сарн нүүрний йог гэд Монголд яг эд дэлгэрээд хүмүүс ингээд аюухан шуурч анхаарч байсан үү штэ. Тэр үед би очиод танхимын анхан шатны нүүрний йог гэсэн сургалтанд суусан. Тэгээ надад нэг ийм дэвтэр байдаг. Энэ дэвтрийг би 2017 оны 11 сарын 5-нд нээсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд эргүүлээд энэ нүүрний йогийнхаа одоо 10 дасгалыг ингэж хасаа бичсэн. Одоо талд нь өдөрт 1 удаа хийж 1-2 сарын дараа үр дүнд хүрнэ. Үр дүнд хүрснийгээ дараа 7 хоногт 2-3 удаа амьдралынхаа туршид хийж зааших. Мөн хүзүү нүүрний массаж хийж байхыг бичсэн байгаа байхгүй. Тэгээ би ямар ч гэсэн тэр үед би бүтэн жил бол яалчгүй би хийсэн. Тухайн үеийн надад тэр жилийн дараах тэр зураг байдаг. Үнэхээр гой зураг байдаг заяа. Бүр ингэ нүүрний хэлбэр нь аюу хөрхөн зөө. Тэгээ дээрс арьсан бүр гой гэрэлтсэн нэг тийм зураг байдаг. Гэтэл жилийн дараа хүүхэд гарсан. За том охин нэгдүгээр ангисэн. Хүү маань дөнгөж төрсөн. Дээрээс нь би сурч хийсэн. Тэгээ энэ болгон ингэ давхцаад ирэхэд би яалчгүй нүүрний йогоо бүр хайсан. Бүр ингээд бүхэл бүтэн жил хийсэн хүний бүр шинжгүй бүр тэр дасгалыг бүр хайсан заяа. Тэгээд 3 жилийн өмнө би ингээд 6 ингээд селфи хийхээр зурганд нэг л гоё харахгүй заяа. Нүрээ ингээд уруулаа ингээд хүрээлээд ингээд бутахаар миний ингээд уруулны хэлбэр ингээд өөрчлөгдсөн байсан аахгүй. Тэгээд би бүр гайхаад хүү яхаар уруулны хэлбэр өөрчлөгддөг үлээ гэж бодсон чинь ерөөсөө миний нүүрний арьс ерөнхийдөө ингэж унжиж эхэлсэн байсан. Ерөнхийдөө нүүрний хэлбэр ингэж айгу алдагдаад эхэлсэн байсан. Тэгээд би ч одоо юуны тулд ингэж нүүрний йогийг сурлаа да тий. Одоо би энийг хийж эхлэх болжээ гэж бодоод за тэгээд сүүлийн 3 жил би тасалдгүй хийж байна. За тэгээд би энэ тасгалтай холбогдуулаад ер нь нүүрний энэ талаар ингэж товчхон ингэж мэдээлэл өгье. За тэгээд нүүрний хэлбэр угаасаа өөрчлөгдөх юм билээ. Яагаад гэвэл хүн 25 наснаас хойш хүний ингээд булчингийн мас ингээд багасаад ирэхээр дагаад арьс ингээд унжиж эхэлдэг. За булчин судраад арьс унжиж ирэхээр дагаад хүний арга гэсний бүтэц өөрчлөж эхэлдэг. Одоо чинь 25 та 20 настай хүний одоо залуугийн нүүрний хэлбэр 35 45 те 50 60 настай хүний ингээд нүүрний хэлбэр өөр байдаг. Багаар ингээд өөр болоод байт юм бэл. Тэгээд бас дээрэс нь бид нар нүүрнийхээ булчингуудыг бас ингээд мэдчих юм бол дасгал хийх айгүй илүү үр дүнтэй болдог. За одоо магадгүй анх удаа энэ нүүрний йогийн талаар ингээд сонсож байгаа хүн байх юм бол тий бас ингээд дасгал хийгээд одоо шийдвэр гаргах чад нэг хийхгүй ингээд эхлүүлж чадахгүй яваад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс би бас ингээд хэрэг тус байх гэж бодоод нүүрний одоо талаар ингээд яриад байна л та. За тэгээд хүний ингээд нүүрэн заяа айгүй олон булчин байдаг. Бараг 20-од булчин байдаг. За би ингээд булчингуудын ингээд товчхон яриад явъя. За хамгийн эхлээд духны энэ одоо гавлын булчин байгаа. Одоо энэ босоо ширхтийн булчин байгаа тий. За энэ маань юунд оролцдог вэ гэх юм бол энэ духыг ингэж өргөж өгөх ийм үүрэгтэй оролцдог. За энэ хөмсгний одоо энд ийм 2 булчин байгаа. За энэ 2 булчин маань хөмсөг зангидахад оролцдог булчин гэсэн ингэж одоо хөмсгөө зангидээ. Энэ гарч иж байгаас энэ булчин. За энэ бас нэг булчин байгаа. Энэ ямар булчин байх юм бол энэ 2 хөмсгийг дээшээ доош болгоход оролцдог булчин. Тэг ингээд оролцдог булчин. За тэгээд нүд ингээд тойрсон булчингууд байгаа тий. Одоо тойрсон юм дугар булчин байгаа. За энэ маань ингээд ямар булчин бэ гэх юм бол нүдийг ингэж одоо анивчуулахад зориулсан булчин гэсэн үг байхгүй юу? Одоо анивчхад оролцдог. За хамар дээр ингээд ийм хөнлөн булчин байгаа. Энэ ингээд хамрын нүх ингээд нарийсахад хамрын нүхээ ингээд одоо нарийн болоход оролцдог булчин. За энэ дээр ингээд
бас нэг булчин байгаа. Энэ болохоор хамрыг ингэж одоо сарталцууж, хамрыг хөдөлгөөнд оролцдог булчин. За энд ингээд нэг юм жижигхэн босоо булчин байгаа. Энэ ямар булчин байх юм бол дээд уруулыг өргөхөд оролцдог. Одоо ингээд оролцдог булчин гэсэн. За ингээд хацрын одоо баг булчин, их булчин байгаа. Энэ булчин мэдээж одоо инээхэд оролцдог булчин байгаа. За ийшээ ингээд одоо ингээд эрүүний булчин байгаа те. Одоо хоолыг идэхэд ажиллахад оролцдог булчин. За ингээд уруул тойрсон булчин байгаа те. Энд чинь ингээд уруул тойрсон булчин гэдэг уруулын ингээд хөдөлгөөнд оролцдог. За ингээд оочны булчин, одоо ооч сахал гэж бид ярьдаг штеп. Энд чинь ингээд бас ингээд эрүү ингээд уруулыг доош нь ингээд хөдөлгөөнд оролцуулдаг булчин. За энэ нэг завжны булчин байгаа те. Энэ завж дээшээ байх, доошоо байхыг энэ булчин шийдэж өгнө. За энтэй ингэж хамархан булчин байгаа те. За ингээд ерөөсөө аргашаа яваад ингээд том булчингууд байгаа шүү дээ. Хүний ингээд толгойч нь аюу хүнд насан турсан хүний толгой бол нэг 5 кг орчим байдаг гэж байгаа байхгүй. Энэ ингээд том одоо толгойч нь те. Энэ их бие дээр ингээд тогтоож авч явж ингэж энэ булчингууд байгаа байхгүй. Ерөөсөө ингээд байгаа. За бид нар ингээд энэ булчингуудаа мэдчих юм бол дасгалаа хийхэд аюу үр дүнтэй байдаг байхгүй. Одоо чи ингээд хүмүүс одоо чинь энэ босоо юм булчинтай одоо ингээд ийм булчинтай хүмүүс аюух байдаг штэ. Энэ маань ерөнхийдөө бол ингээд жоохон одоо уйтгараа гуниг те одоо сэтгэлийн сөрөг сэтгэл хөдлөл уур хуцаартай стресстэй бас өвчтсөн одоо яваа хүмүүс энэ булчин аюух ингэж амархан гарч ирдэг те. Дээрэс нь ингээд нөгөө нүүрний хувирал те нарны өөдөөс нарны шил зүггүй үргэлжийн хөмсгөө зангадж явдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс одоо энэ булчин ингэж аюух гарч ирдэг. За миний хувьд бол энэ булчин бүр ерөөсөө байхгүй. Ийм зураас ерөөсөө байхгүй. Би бол угаасаа нэг амар тайван байх нь чухал гэдгийг айлын хүүхэд байх залуу насаасаа би ойлгоцсон учраас би харьцангуй юу нь тайван байдаг. Тэгээ надад бол энэ булчин бол булчин гэж яриад байгаа. Зураас одоо байхгүй. За тэгээд инээхэд бол угаасаа энэ инээдний булчингууд те гарч булчин инээдний энэ өвчлөлзүүд ингэ гарч ирдэг. Инээхэд гарч ирнэ. Маш их инээмсэглэж дандаа инээж явдаг хүмүүст энэ өвчлөлийг гарсан байдаг. Гэтэ энэ өвчлөлийг гарсан ч гэсэн инээмсэглэж явдаг тий ийм эерэг сэтгэл хөдлөлттэй хүмүүс үеийнхнээс хамаагүй залуу харагддаг. Яг гэх юм бол тэр хүмүүс хүнийг аягүй ингэж хөгшин овртоо харагдуулахад энэ булчин аяг нөлөөлдөг байхгүй юу. Тэгэхэд инээдэг хүмүүс юм энэ булчин гэж яриад байх юм инээж явдаг хүмүүст энэ одоо гунигийн одоо энэ зураас өвчлөө үүсдэг байхгүй. Яг тэгэхээр нэгсэндээ дандаа энэ хацрын булчингаа ингэж өргөх дасгал өөрийн мэдлгүй хийж явдаг гэсэн үг. Одоо инээгээд тахлаар энэ булчингууд ажилтдаг байхгүй. Үргэлжлэн ингэ инээмсэж явдаг тий. Айгүй амархан инээд муутай. Тэг сэтгэл санаа нь сайхан эерэг сэтгэл хөдлөлтөй хүмүүс ингээд энэ булчингууд нь айгүй сайн ингэж идэвхтэй ажиллаж идэг. Тийм ч учраас энэ гунигийн энэ зураасад үүсдэггүй. Тэгээд тийм наснаас айгүй залуу харагддаг. Одоо ер нь бол би өөр ингэ нөгөө дасгал ингэ хийдэг учраас аюу ингээл одоо энэ нүүрний ингээд бүтэц өөрчлөлтөд одоо юу нөлөөж болдго юм бэ гэж өөрөө ингээд ажиглаад аюу ингээд өөртөө бас ингээд энэс олж ингэдэм биш дээ. Тэрнээс олж тэгдэм биш дээ гэд би ерөнхийдөө аюу олон зүйлд ингээд мэдэж илрүүлсэ. За тэгээд нүүрний булчингууд ажилласнараа нүүрнийхээ булчингуудыг ингээд хөлгөөнд оруулж ингээд дасгал хийснээрээ арьс гоё байх уу гэж бол асууж магадгүй. За энэ бол мэдээж тийм байна. За яагаад гэх юм бол булчингууд ажиллаад ирэхээр арьсан дор цусан хангамж аюух сайжирдаг. Цусны урсгал аюух сайн урсаж өгнө гэсэн үг тийм. За ингээд арьсан доор ингээд одоо энэ бодисын солилцоо ингээд сайжраад цусан хангамж ингээд идэвхтэй болоод ирэхээр арьсан доорх одоо уургийн нийлэгчлэлт дагаад ихсдэг. За энэ одоо чинь коллаген, кератин, эластин гэдэг уургууд байгаа шүү дээ. Энэ уургууд чинь арьсыг нэг толгор байхад, уян хатан байхад нөлөөлдөг. Тийм уургууд тахгүй. Тэгээд одоо чинь кератин гэдэг уургийн нийлэгч тэр айгүй сайн байх юм бол бидний арьс айгүй сайн гуйж өгнө гэсэн үг. Хүний арьс чинь өдөр болгон тодорхой хэмжээнд жоохон гуйж байдаг. Бараг жилд бараг 500 г арьс гуйждаг гэсэн шүү бүр. Тийм их арьс ингээ гуйждаг зав. Баг өдөр болгон жоохон гуйж идэг. Энэ арьсны гуйжлалтанд кератин гэдэг уурга айгүй чухал нөлөөтэй байхгүй. Тэгээд кератин уургийн нийлэгч сайн байх юм бол бидний арьс айгүй ингээ гуйжиж цаанаасаа шинэ арьс ингэж одоо нөхөн төлж гарч ийн гэсэн үг. Дээрэс нь нарны одоо хит ягаан туяа хит улаан туяанаас айгүй сайн хамгаалж өгнө гэсэн үг.
За тэгээд тэр гадны одоо тэр хийж байгаа туяа хэд улаан туяанаас ингээ үүдэлтэйгээр одоо нөгөө нүүр ингээ сэвтдэг штеп. Тий. Тэрний эсрэг одоо аюу сан одоо хамгаалж өгнө гэсэн хоо кератин ч гэдэг коллаген ч бас мэдэн те бас ингээ уян хатан чанарыг аюу сан сайжруулж өгнө бас ингээ цагааруулдаг те. За тэгээ ийм байна. За ингээ дагаад арьс юм болохны. Тэгээд би нөгөө түрүү жил нөгөө арьсны ийм аппаратанд орсон байхгүй юу? Онцлогооны аппаратанд орсон чинь ингээд арьсны уян хатан чанар ингээд одоо сэвх нөсөө толгой гэдэг ингээд үздэг. Тэгээд тэгсэн чинь миний арьсны уян хатан чанар заяа 5 насаар залуу юм гэж гарсан шүү дээ. Тэгээд би бүр амар ингээд баярлсан. Угаасаа миний энэ таслын маань үр дүнгөө гэж өндөө гэж аяг баярлсан. Амьдралын одоо хэв маяг гэдэг зүйл байна л да. Тэр зүйлээс бод бас хүний арьс айгу одоо биологийнхаа наснаас илүү ингээд төрүүлж ингэж бас хөгжөхөд аяг нөлөөлдөг. Тэр нь юу вэ гэх юм бол буруу унтах. Тэг дандаа ингээд нэг талаараа унтах. Нэг талынхаа арьсыг ингэж үрчилж унтдаг. Дээрээс нь дандаа ингэж хажуу ташаа ингэж цээж ингэж хавчиж унтдаг. Ингээ унтаад босоод ирэхэд ингээд хүзүүн тэгээ маш юм хөндлөн зураасууд үүсээд өглөө босоод ирсэн байдаг. Тэг ялангуяа одоо 35 нэмэх ч юм уу 40 нэмэх насны хүмүүс энийг одоо илүү сайн мэдж байгаа. Угаасаа ингээд нөгөө хөндлөн ингээд үрчлэлүүд үүссэн. Тэр нэг өглөө босоод ингээд байж байхгүй арилахгүйгээр. Залуу байхад бол эн чинь шууд ингээд үрчилээ юу лээ үрчигээ шууд тэнэждэг байсан бол нас яваад ирэхээр уян хатан чанар нэгсдэж жоон суларсан гэсэн үг шүү дээ. Тэгээ ирэхээр ингээд хэвэндээ байж идэх гэсэн үг байхгүй. Тэгээ ихтгэхээр бид нэр аль болох дандаа ингэж цээж ихэж унтахгүй, нэг талаараа унтахгүй, болж өгөөд ингээд дээшээ харж унтчих юм бол бас их арьс одоо гой тэнэгэр явахад бас их нөлөөлнө. Дээрэс нь цэх одоо юм шугамд ингээд алхахдаг тий. Цэх одоо ингэж сайхан цээж ингэж гэдгээр алхахдаг хүмүүс одоо суухтаа, ном уншихтаа, хичээлээ хийхдээ, хоолоо идэхдээ хүртэл үргэлжийн эцэг сууж иддэг хүмүүс харьцангуй бас наснаасаа илүү үгүй үеийнхнээсээ илүү гой залууга харагддаг. За тэгээд ямар нэгэн одоо эрсдэлгүйгээр те ямар нэгэн месийн аргагүйгээр тэгээд үнэтэй одоо янз бүрийн хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр ингээд арьс маань ингээд одоо яг л ингээд биологийн замаар ингээд гоё хөгшрөөд явах боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд юу гэдгийг нүүрний юм дасгал одоо арьс дасгал ингээд байн хийгээд те одоо залуу болох гэсэн одоо хүсэл ерөөсөө биш миний хувьд. Би бол угаасаа яг л насандаа яг ингээд яг тухайн насаа мэдрээд амьдрах дуртай. Бусдаар бол миний арьс 5 насаар залуу харагдлаа гэд би 5 насаар дүү хүмүүстэй адилхан гэсэн үг биш. Угаасаа нас бол нас. Яг хөө сэтгэлгээ болоод оюун ухааны хувьд бол хүн бол хөгшихгүй байх боломжтой. Харин бусдаар бол бахан биений хувьд, биологийн хувьд бол хүн угаасаа хөгших нь бол тодорхой. Тийм учраас одоо дасгал ингээд үргэлжийн хийсэн ч гэсэн одоо арьсан маань ингээд ямар нэгэн үрчгэр үүсгэд тэрэнд бол ерөөсөө гайх юм биш. Угаасаа бид нэр хүн болгон угаасаа хөгших нь тодорхой. Мэдээж үргэлжийн залуу царайгаар хөгшинж байхгүй бид тийм учраас зүгээр насандаа юм гоё насандаа ингээд одоо ингээд сайхан одоо харагдах гэдэг зүйл л миний хувьд чухал. Тиймээс одоо тэгээд юу гэдгийг одоо би энэ жил одоо ингээд 40 нас хүрэн те. Тэгэхэд би одоо яг 40 наснда л амар гоё харагдаж болоо. Тэрнээс нэг амар энэ наснаас илүү залуу харагдах гад те. Одоо юу гэдгийг залуу харагдах хичээх, залуу харагдах маяглах. Тэгээд одоо залуучууд шиг одоо загнах ч гэдэг юм уу те. Тэгэх бол ямар сонирхолтой. Тэгээд зүгээр л одоо эмэгтэйчүүд бид нар гоё насандаа л зүгээр сайхан байвал болоо те. Илүү зүйл хөсөхгүй байна. За тэгээд бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Баяртай.